Нэг гэлгар уудны задрах хугацаанд Монгол улсын түүхэнд юу болж өнгөрсөн бэ? 1206 он Чингис хаан их Монгол улсыг байгуулав. 1271 он Хойлоос эцэн хаан Юан улсыг үүсгэж нийслэлийг өнөөгийн Бээжинд шилжүүлв. 1368 он Юан улс нуруу Тогоон төмөр хаан Монгол орондоо эргэн сув. 1755 он Монгол улс Манжчин улсад дагаар оров. 1778 он их хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хот одоогийн байршилд нөөж ирэв. 1911 он Богд хаанд Монгол улс байгуулагдав. 1961 он нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх тэшүүнээр Монгол улс элсэв. Алтан саяын бод төрийн долбаа нэгдсэн үндэсний байгууллагын тэнгэрт мандасныг мэдгэлээ. 1981 он Монгол хүн сансарт нийсэв. Ард түмнээ төлөөлөж Монголын иргэн хүн сансарт нисэх гэж байна. 1990 он Монгол улс ардчсан нийгэм шилжив. 2021 онд 3.8 сая тонн хог газарт болов. Эдгээр хог аягдал биднээс хойш 800-аас 1000 жилийн дараач задрахгүй хөрсөнд байсаар болно. Хэн ирээд байна гэж үү? Би. Намайг Гил гэдэг. Гэлгаруутны хогийн сав. Дараа надтай таарлуу. Гэлгаруутаа над руу хаяарай.